За, стоп motion гэж анимашны нэгэн төрлийг манайхан ерөөдөө мэдэхгүй байх магадлалтай ч гэсэндээ яг одоо энэ техникээр хийгдсэн кинонуудыг бол бүр маш сайн мэддэг байх ёстой. Хамгийн наазахын жишээ нь гэвэл таарсан таар шууданууд буюу Patmat 2 штэ тий. Тэгээд мэдээж Coraline-ыг дэлхийд мэдлүүлсэн Laika Studios-ийн Paranorman, Missing Link, Box Trolls гэд бүхий л кинонууд нь завас Manus-ийн бүр хар багасаа үзэж өссөн Shaun the Sheep, тэгээд Wes Anderson-ы Fantastic Mr. Fox, завас хайрт Tim Burton ах маань Corpse Bride гэх мэтчлэн дурдаад байвал дуусшгүй олон majestic кинонууд байдаг. Тэгээд завс зөвхөн full stop motion кинонууд ч гэлтгүү Terminator-ын 1-р анги дээрх T800-ийн одоо яг энэ харагдаж байгаа сценыг ч гэсэн stop motion техникээр хийсэн байдаг. Stop motion гэж энэ техник нь өөрөө яг яадаг техник юм бэ гэхээр ер нь бол маш товчхондоо их хөвчлэн ямар нэгэн амьгүй объект буюу баримлын шавраар эсвэл ер нь юугаар ч хийсэн байж болох хүүхэлдийг секундын доторх фрейм болгонд биеийнх нь байрлалыг өөрчлөх замаар зурагнууд аваад тэгээд тэр зурагнуудаа дараалалаар нь нийлүүлээд амар болж байгаа анимашны нэгэн төрөл гэх юм уу да. Мэдээж маш их хугацаа шаардлагадаг анимашны төрөл. Ягаад гэвэл кинонууд ерөнхийдөө секундэд 24 фреймтэй байдаг. Тэгэхээр жишээ нь Coraline-ыг хийхдээ секундэд 24 фреймтэй хийсэн гэхээр бидний үзэж байгаа ганцхан секундын хэсгийг хийхийн тулд аниматорууд нь 24 өөр зураг авсан л гэсэн үг. Бүр яг кино бүтсэн түүхтэр нь гардаг байхгүй ингээд нэг аниматор нь бүр бараг л 5 минутын турш хөөх юм нь монитороо хараад тайзан дээр хэд хэд юмнуудыг хөдөлгөөд нааш цаашаа явж хагаад эцэст нь нэг юм зураг дараад тэгээд ийм их ажил хийснийхээ дараа ерөөсөө ганцхан фреймтэй л болж байгаа юм. Тэгээд дахиад 23 удаа энэ ажлаа давтчихийж нэг гадаа ерөөсөө ганцхан секундын л дүрстэй болно гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол stop motion гэж нэг иймэрхүү filmmaking техник байдаг. Тэгээд өнөөдөр болохоор би яг ийм stop motion аниматорын тухай өгүүлэх аимшигын төрөл жанрын stop motion нэмэх нэртэй киног онцлох гээд бэлдсэн байна. Нариулсан нариулагч нь болох Роберт Морган гэж энд харагдаж байгаа уран бүтээлч ер нь өөрөө яг live action киноны нариулагч болохоос өмнө stop motion аниматор байсан уран бүтээлч байгаа. Тэгээ иймэрхүү stop motion сонирхдаг байсан хүмүүс бол анимашнуудын YouTube дээрээс харж исэн байж магадгүй. Ер нь л манай үнийг бас их сайн мэддэг байх ёстой. Яг л нөгөө нэг домогт Lee Hardcastle-тай нэгэн цаг үед хийсэн short анимашнуудаа YouTube-д оруулдаг байсан OG stop motion YouTube аниматоруудын нэг гэж хэлж болохоор хүн байгаа. Тэгээ манай Lee Hardcastle маань арай ийм бүрийн хэмжээний киноны нариулагч болуулж одоо арай амжаагүй байгаа. Гэхдээ манай Роберт Морган маань ингээд Холливуд руу гарах зам нь нэгдсэн байгаа. Гэхээр нэг ийм гоё найзгаа амжилттай яваг харж байгаа юм шиг. Тэгээ би бол айгу баяртай байгаа. Яг хайртай үзэж өссөн ийм дуртай stop motion артистийнхаа найруулсан одоо киног нь та нарт танилцуулах гэж сууж байгаа да бүр амар баяртай байна. Let's go. Тэгэхээр кино маань Сюзан болон Элла эмээх ээж охин хоёрын зураглаар эхэлж байгаа. Сюзан эгч маань залуу цагтаа маш олон гайхалтай стоп motion кинонуудыг хийж исэн салбартаа бүр ингээд домогт тооцогддог айгүй мундаг уран бүтээлч гэсэн одоо бол хөгшрөөд гараараа аяхтаа олооч өдөж чадхааргүй л болсон байгаа юм л да. Гэтэ мэдээж оюун санаа нь бол эрүүл хിവэрээ. Тэгээд тийм болохоор манай Элла ээжийнхээ шинэхэн кинон дээр нь гарыг нь оруулж ажиллаад яг зааврынхаа дагуу хамгал анимейт хийх ажлыг нь гүйцэтгэж байгаа юм байлээ. Тийм агуу амжилтанд хүрч чадсан уран бүтээлч бол угаасаа жоохон OCD-тэй төгсийг эрхэмлдэг захирангуй хүн байх нь тодорхой. Бөө юм болж нэг сцен дуусгаснаа наа чин болохгүй байна уу дахиад эхлэе гэж мэгээд ерөнхийдөө охинтойгоо жоохон ийм хүүтэн ширүүн харьцдаг эвгүүл эмэгтэй байдий. Тэгснэ заавас угаасаа өөрөө л хамаг бүтээлч ажиллаа хийгээд зохиол энтрэ бичингүүтээ Эллаг зүгээр л гарынхаа аясаар зааврынхаа дагуу бүр ингээд ямар ч бүтээлч шийдэлд оролцуулалгүй ажилуулад байгаа штэ тий. Би зохиолт чинь санаа хэлж болох уу гэхэд нь бүр яг шууд шулуухан хэлдэггүй ч гэсэндээ цаад утгаараа чи бол хинч биш шүү. Зүгээр л миний удсан хүүхэлдэй шүү гэдэг санаатай юм хэлж идэг. Мэдээж Элла ээжтэй хайртай ч гэсэн найз залуу нь хоббигоороо дуу хийгээд адилхан стоп motion артист найзууд нь өөрсдийнхөө төслүүд дээр сонирхолтой анимашн хийгээд байгааг хараад адилхан л залуу уран бүтээлчтэй жоохон өөр ингэсэн эрх чөлөөтэй байхыг хүсэж байгаа штэ. Сүүлдээ нэлээл дурамчхан за бараг л энэ кинон дээр нь ажиллахаа болдгийм үү гэж явах үед нь ээжийнх нь би гинэт л огцсон муудаад эмнэлэгт ухаангуу хүрэгдээд тэгтгий. Ингэж ажлын төр зогссноор Элла жоохон ч гэсэн амралт аваад хэд хоног найз залуугийн да хамтдаа амьдарсан ч гэсэн ягаад ч юм нэг л өдөр зүүдэнд нь ээжийнх нь цогцсон нэг юм махаар хийсэн стоп motion-ы хүүхэлдэй шиг болж харагдаад идэг. Тэгээд энийг болохоро нэг бол ээж нь угаасаа ингээ босч ирэхгүй ингээд нас барнаа гэдэг мессеж даалд ухамсараас нь зүүдлүүлж байна гэж ойлгож болж байгаа. Эсвэл зүгээр л угаасаа Эллагийн амьдрал нь тэр чигтээ стоп motion-той холбоотой болохоор ажиллаа хийхгүй хэд онцсон
явсан чинь зүүдэнд нь хүртэл ажил нь орж ирээд тайван суулгахгүй байна гэж бас ойлгож болж байгаа юм. Тэгээ Эла байтугай би хүртэл сая нэг хэд хоног бичлэгээ хийхгүй амралтаа авснаа зохиолоо бичээ сууж гинэ гэж зүүдэд байгаа юм чи тусаараа тэгэл ямар ч л байсан Эла тэр киног дуусгах ёстой байна гэд найз залуугаараа хайлгуулж агаад нэг юм жижигхэн офисын өрөө түрээслээд хамаг тайз майзнуудаа зөөгөөд ордгийн. Тэгээ даанч офстоо орсон өдөр нь л тэнд нэг жоох охин янз бүрийн дуу муудуулаад төвлөрөх боломжийг өгөхгүй лай болоод идэг байхгүй. Сүүлдээ бүр өрөөрөө н орж ирэнгүүтээ энэ нь яадын тэр нь яадын гэд гай удаал идэг. Гэтэ Эла бүр маш тайвнаар хандаад киноныхоо тайзыг, гол дүрийн хүүхэлдэйгээ, тэгээ хэрхэн бүтээдэг тухайгаа гэд янз бүрийн юма тайлбарлаж өгнө. Хамгийн сүүлд нь киноныхоо зохиолыг тайлбарлаж өгөхөд наа чи амар уйдгартай юм шүү. Киногоо гоё болгоё гэвэл та өөр зохиолоор хийх ёстой хаа. Надаа бүр амар сонирхолтой зохиол байгаа. Тэгэд ч угаасаа гол дүрийн хүүхэлтэйг ийм сонин материалаар биш баримлын шавраар хийвэл гоё биш үү гэд бүр янз бүрийн юм яриад идэг. Гэхдээ юугээл одоо Эла нэг ийм нилээд сценыг хийцэн киногоо хийхэ болох вэ те саналаас нь татгалзаад одоо гэртээ арай миний дөө гэд охиныг гаргаад өгдөг юм. За газ нэг мэлэдгийг. Ер нь та нар одоо яг Netflix дээр тренд болж байгаа цувралууд ч юм уу, кинонууд яг яагаад Монголд Univision дээр ч юм уу эсвэл одоо бусад IPTV-нүүд дээр байдаггүй юм болоо гэж гайхажсэн байж магадгүй. Мэдээж зөвхөн Netflix ч гэлтгүй, Hulu, Amazon Prime, Disney Plus гэд зөндөө олон стриминг платформуд байгаа штэ тий. Тэгээ эдгээр маань бүгдээрээ яг original content буюу өөрсдөө хийсэн зөвхөн өөрсдийнхөө платформ дээр л байршуулдаг original контентуудтай байдаг. Одоо жишээ нь Netflix дээр гэхэд нийт контентийнх нь 35.9% нь original content буюу өөр хаанаас ч олж үзэх боломжгүй зөвхөн Netflix дээр өөр дээр нь л байрших original content байдаг болж таарж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан Монголд ч гэсэн Nomadia Pictures-ийн original content-ууд буюу за одоо сая сүүлд гарсан нөгөө нэг Гарц гэд цуврал байна. Skywalker Nomadia 2-ын хамтарсан Pigland гэж гоё анимашн байна. Тэгээ мэдээж Тэнгисийн эрэг дээрх 24/7 гэд маш олон original content-ууд зөвхөн Look TV болон Univision видео байршдаг. Тэгээ өөрсдийн гэсэн original content-тэй тэрүүгээрээ бусад стриминг платформудаас ялгардаг байна гэдэг нь өөрөө маш чухал зүйл байдаг. Тэгээ юу үзмээр байгаагаас шалтгаалаад өөр стриминг платформудаас сонголтоо хийж үзэх ялгарлыг үзэгчдэд санал болгож байна л гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр та нар маань яг энэ ойлголтыг бүр маш сайн ойлгож аваад тэгээд IPTV-нүүдээс кино үзэхдээ IPTV-нүүдээс сонголтоо хийхдээ шүүлтүртэй хандаж сураарай. Өчигдөр шөнийх нь ямар ч кадр байхгүй өөрөө бүр юу ч санахгүй байгаа ирнэ. Яг нөгөө охины хэлжсэн санаагаар яг зохиолынхын дагуу шив шин тайз, шив шин дөрүүд энтер дизайн хийгээд киноныхоо эхний сценийг бүр авцсан байдаг. Өөрөө саналгүйгээр ийм хийсэн сонир санагдчихсэн ч гэсэндээ яг үнэндээ энэ шин санаа нь өмнөх санаанаас нь хамаагүй сонирхолтой санагдаад бүтээлч галдуулыг нь асаагаад байсан учраас ухаангүй хөвтөж байгаа ээжээсээ уучлалгүйгаад хуучин тайзаа бүр хог дээр гаргаж хаянгуудаа шин санаан дээрээ бүрэн төвлөрөхөөр шийдэж байгаа юм байлээ. Маргааш нь найз залуугийнх нь дүү за бас өөрийнх нь найз гэж хэлж болохоор Poly гэж бас нэг stop motion артист охин тэднийд ирсэн байхаас гадна шинээр хийж байгаа киног нь харангуудаа шууд л бүр уулгаалдаад чи ингээд ямар нэгэн хар тамхи хэрэглээд байгаа мó эрүүл дээрээ би л ийм зөвүүн уур амьсгалтай санаа бодож олж чадахгүй байхаа энэ төр гэд бүр манай үнийг хөөргөөд гэх юм байгаа биз дээ. Полиг явсны дараа өнөөх охин дахиж нэг удаа орж ирээд та миний санаагаар кино хийж байгаа мó энэ төр гэж хэлсэн аа. Тайз нь гоё юм аа. Гэхдээ манай гол дүрийн дизайн жоохон үнэмшилгүй юм байна. Баримлын шаврынхаа дотор амтны мах хийвэл илүү гоё болно хэмээгээд за тэгээд амтны улаан мах тэгээд баримлын шавар хоёрыг нийлүүлээд гол дүрийн хүүхэлтэйгээ хийж байгаа юм. Эсрэгтлийнхаа дүрд Ashman буюу үнсэн хүн гэдэг нэр өгчл байгаа юм байлээ. Гэхдээ яг үндэ Эла өгөлгүй нөгөө охин нь л ийм нэр өгчөж байгаа юм л да. Эла стил нэг тийм креатив эрх мэдэл, креатив үр нөлөөгүй л байгаад байгаа байхгүй юу? Ямар ч тач шөнө нь унтах гээд хэвтэж байхдаа яг л нөгөө нэг охины танилцуулсан нэг жоохон охин ойд төөрцөн явж байгаад нэг байшин болоод орсон ч гэсэн ойд ундаас үнсэн хүн гарч ирээд 3 хоног дараалаад хаалгын гаднаас нь тогшноо гэдэг ерөнхий санааг нь бодж идэл өөрийнх нь хаалгыг нэг хүн амар чанга тогшоод бөөн л айцтай автангуудаа гараад очиход тэгээ нөгөө охин л байдаг л да. Хар шин юу хийж байгаа юм бэ гэсэн чинь нэг юм үгсэн үнэгний цогцсон дээр дагуулж очингуудаа
үнсэн хүний биеийг энэ үнэгний махаар хийвэл амар гоё болно энэ тэргээ солиот юм яриад идгийн. Тэгээд Эла шууд л үгүй ээ. Тэглэж угаасаа эн чинь миний кино. Мо Батсан чи яах нү гэдээсэн чинь бүр өөрийгөө найруулагчгээ бодчихж л дээ гэд тэр хоёр бүр хэрүүлийгээд тэгвэл тэгээ надгүйгээр на киногоо хийхгүй юу да. Харнаа чамаа гэд нөгөө охин нь яваад өгдөг. Чаавас нэрнгээсээ л Элагийн өөрийнх нь санаа биш шүү дээ. Тэгээ үнэхээр толгоонд нь бүр юу ч орж ирэхгүй creative block-ондоо сууж агаад хар тамхи хэрэглэвэл гой санаа орж ирдэг шít гэсэн нөгөө нэг Полигийн үг толгоонд нь орж ирэнгүүтээ Политой хамт шоудахдаа хэрэгэлдэг юмнуудаас нь нэгийг зээлээдгдэг юм. Ингэж солиорсны эцэст өнөөх охинтойгоо санал нийлээд нэрэл үнсэн хүнийг ийм махаар хийх нь зөв ёсны хэрэг юм байна гэдэг шийдэлд хүрч байгаа. Улмаар яг тэр махаараа үнсэн хүнээ хийчгээд ажилдаа орох гэжсэн ч гэсэндээ даанч хаалгын нэг хүн одоо хин ч мэдгүй нэг хүн тогшоод 50 ажилуулдаггүй. Буцаас эрэхтэн найз залуу нэрсэн байхаас гадна яг үнэндээ манай хүн нөгөө нэг хар тамхи байсан шүү дээ. Тэрнээс ерөөсө хэрэглээгүй цоо ирүүлэл байсан юм бэлээ. За бас дахиад өөрөө санахгүй байгаа хэрнээ нэг бүтэн сцен анимет хийсэн байдаг. Би солиорч эхлээд байгаа юм шиг байна гингүүтээ киноноос ангижрахаар шийдээд найз залуугиндээ очиод хамтдаа жоохон сайхан амарж л байгаа юм л да. Гэтэ тэгээд ойлгомжтой усанд орж явах үеэр нь хүлэн баримлын шавар болж мэдрэгдснээ шүн дунд гол дүрийн хүүхэлдээ нь хаалгаар нь орж ирээд хүлийн зүсэж онгойлгож байна гэж харагдаж марагдаад угаасаа л эрүүл ухаанаараа буцаж чадахгүй л байгаа штэ. Сүүлдээ өөрийгөө сатааруулахын тулд Полиг ажиллаж байгаа кинон дээр нь явж очиод хүүхэлдээний нүд бэлтгэдэг ажил хийж исэн ч арын өрөөнд нь орсон чинь Полийн найруулагч хоёр нь яг манай Элагийн ажиллаж байгаа киног бараг л бүр тэр чигээр нь хуулаад баахан mood board энэ төр гаргаад шин зохиол ихлүүлсэн байж ивэл яах вэ? Муу хулгайч энэ төргээ бүр бөөл зодон болж байгаа шүү дээ. Гарч явангуудаа ээж дээр очиход ээж нь мэдээж сэрэг үлдээ. Гэтэ бараг Эла одоо хий мараад байгаа мó яагаад байгаа. Ээжтэйгээ юм ярьж суугаад ээж нь бүр айгүй хүүтэн юмнууд хэлдэг. Чи бол уран бүтээлч биш ээ. Чи бол зүгээр л хин нэгний гарын хисаар хөдөлдөг удсан хүүхэлтэй. Тэ өмнө нь миний гарт байсан шүү дээ. Одоо өөр хүний гарт байгаа. Удсан хүүхэлтэйнүүдийг ашиглаж дуусчаад яадаг вүлээ? Хайрцагт нь буцаагаад хийдэг. Энэ үгэнд нь ёстой жинхэнэ шаарлгаад студидд очингуудаа энэ миний кино би зохиолоо шийднэ гингүүтээ охиныг үнсэн үнээс зүхтаадгаар хийхээр болж байгаа юм. Өглөө нөлөндөө мангар том хутганы шарахтай эмнэлэгт сэрэхэд мэдээж дахиад найз залуу нь хажууд нь ирдсэн байгаа. Тэгээ энэ галзуурлыг чинь зогсооноо гингүүтээ чи эмнэлэгтээ үлдээд би явж тэр хараалтай киноны чинь бүхий л тайз дөрүүдийг галж шатаан заа юу гэхэд нь Эла бөөлөн болж иж маргааш өглөө хамтдаа студи рүүгээ очиж өөрийнхөө гараар тэр одоо тайз майзаа те шатаая гэдэг тохиролцоолд хүрч чаддаг. Гэтэ мэдээж Эла тэр шөнөө эмнэлгээсээ оргонгуудаа студи рүүгээ яваад очичулгүй яхавд
Студ рүүгээ орсныхоо дараа өнөөх охиныг боож алсан ч гэсэн угаасаа тэр охин бол жинхэнэ одоо хүн биш, дахиад амьлаад ард нь гараад ирсэн байж байгаа. Тэгээ угаасаа тэр охиныг жинхэнэ биш гэдгийг ээлаач гэсэн өөрөө баг мэдчихсэн юм шиг байлээ. Ямар ч тач киногоо дуусгая гингүүтээ өөрийнхөө нөгөө нэг хөлөндөө зүсүүсэн эсгийнхээ ойдлыг задлаад өөрийнхөө махыг гаргаж ирэнгүүтээ кинонд оруулах адилхан юм шиг байлээ галзуу. Данч тэгээд яг махаа гаргаж авч амжихаас өмнө Полийн найз залуу хоёр нь ирж саадуулаад улмаар уран бүтээлдээ бүрэн донтсон хүн яадгийг хідүүлээ мэдж байгаа штэ тий. Урлагийн төлөө сингл болчихоо гэд баяраа ах хүртэл дуулж байгаа штэ тий. Полийг ч алаад найз залуугаач гэсэн алаад хоёулангийнх нь махаар нь бүр цоо шинээр хамаагүй том хэмжээтэй хоёр хүүхэлдээгээ тавьчихж байгаа юм чи. За тэгээ кино маань энэ төрөйд өндөрлж чинь тэгээ угаасаа яг ямар ч өнцгөөс харж болохоор яаж ч ойлгож болохоор гол дүрд нь ерөөдөө юу ч тохиолдож ийн гэж ойлгож харж болохоор хүн болго өөр өнцгөөс харж болохоор юм кино. Тэгээд Роберт Морганы одоо хийсэн кинон ийм бас ийм сайн кино. Надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд ийм сайн кино байгаад нь би бүр айгүй баяртай байна. Би ерөөдөө 7 сар бүтэн амарчи гэж ууг нь бодож ирсэн. Гэтэ ер нь худлаан байна өө хэдүүлээ дараач хавчлагаар тун удахгүй улзан хайртай шүү. За. Миний хоолоос өгöd байгаа юм уу? What the fuck байж да. Хайртай шүү. За. Хайртай шүү. За.